Одоо Монголд хог үстэй тий. Манай монголчууд бидний хог болвол тодорхой нэг юм системд ороогүй, эмх замдраатай болоогүй, ямар ч технологи шингээгүй байгаа л одоо тооцч болохгүй том нөөцл гэж бодож байна. Одоо бүр сүүлд олон улс орнууд хог худалдаж авъя гэдэг тэргүй орцсон шүү дээ. А манай хогон дээр алцсан сүртэл явж байгаа шүү дээ. Хамгийн эхлээд шууд мал амтны гаралтай буюу органик хог, арьс шир, үс ноос, толгой шир тэр чигтэй боломж. Гэхдээ бүр айгүй ойрхон, тэгээ өндөр технологи хэрэггүй боломж байна. Айл болохоор олон хүний асуудлыг шийдсэн зүйлийг л кул болоод байгаа шүү дээ. Үйлдвэрлэлтгүй хэрнээ ийм үргэлгэн байгааг шийдсэн талаас илүү зүйл нь шууд хаягдж байгаа бүр байгаль экологийг сүрүүлж байгаа зүйлийг ашигтай болгочих юм бол энэ Монголын биш бүр дэлхийд кул шийдэл болж харагдах. Бидний кул гэдэг мундаг гэж боддог улс орны хогийн үйлдвэр одоо тэр янз янзын шидтэй технологиудаар бид нар очсон байхгүй. Гэхдээ тэнд байгаа инженерүүд хэлж байгаа байхгүй. Энэ том систем технологи айлаас гарахдаа ялгалт хийхгүй бол хинт ч ирэхгүй хог болно шүү дээ гэж байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд ангилах нь яагаад чухал юм бэ гэдгийг бүр яг үннээсээ ойлгох нь л кул зүйл болж байна.